Спортын ертөнцид нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаараар бид та бүхэнд Монголын спорт сонирхогчд залуусын дунд хамгийн түгээмэл, хамгийн их сонирхлыг татдаг спорт болох сагсан бөмбөг. За тэр ялангуяа NBA Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирал дуусах төвхөж байгаатай холбогдуулан энэ улирлын хамгийн гол 6 шагнал хамгийн үнцэнтэй тоглогчоос эхлүүлээд шилдэг рүүки тоглогч хүртэлх шилдэг шагналуудыг хэн хүртэх боломжтой талаар өөрсдийн таамаглаад дэвшүүлсэн нэвтрүүлгийг бэлтгээд байна. Тэгэхээр та бүхэн энэ удаагийн дугаараар NBA-ийн шилдэгүүдийн шагналыг хэн хүртэх боломжтой байгаа болон ямар өрсөлдөгчд хамгийн хүчтэй өрсөлдөөнийг тэдэнтэй үзүүлэх боломжтой байгаа талаархыг хүлээн авч үзнэ. Энэ улирлын шилдэг шин залуу тоглогч буюу рүүки, оны шилдэг рүүки шагналыг авах нэр дэвшигч нь бол бусад нэр дэвшигчдийн үнэхээр тасархай амжилтыг бол үзүүлсэн. 1990 онд төрсэн Weber State-ийн их сургуулиас NBA-д хүл тавьсан тэрээр өнгөрсөн жилийн драфтаар 6 дэрэмлэгдэн Portland-ийн бүрэлдэхүүнд ирсэн. Зуны лигийн хамгийн үнцэнтэй тоглогчийн шагналыг өөрийн болгосон. Удирлын эхнээс л энэ шагнал бол баг түүнд очих нь тодорхой болчихсон байсан. Түүнтэй өрсөлдөхүйц сайн тоглогч бол яг түүний хэмжээнд хүрэхэд сайн тоглогч бол ямар ч багт бол байгаагүй. За энэ тоглогч бол Damian Lillard энэ улирлын хамгийн шилдэг рүүки тоглогчоор нэлж байна. Damian Lillard нь энэ жил бол драфтлагдаж орсон тоглогч дундаас хамгийн хурдан хугацаанд багтаага эдээшин дас чадсан тийм тоглогч. Улирлын нээлтийн тоглолтоос эхлээл өөрийгөө харуулж эхэлсэн. NBA-гийн хамгийн ихний тоглолтод тэрээр Los Angeles Lakers багийн эсрэг хийж 23 он 11 оновчтой дамжуулалт өгч NBA-гийн карьераа дабл хийсэн гайхалтай үзүүлэлтээр эхлүүлсэн байгаа. Түүний өмнө лигийн домог тоглогчд болох Оскар Робертсон болон Isaiah Thomas нар энэ үзүүлэлтийг бол хийж байсан гэхээр түүний ирээдүй бол тун гэгээлэг харагдаж байна. Талбай дээр өнгөрүүлж байгаа минут оновчтой шийдэлтийн хувь нэг тоглолтод авч байгаа оноо мөн бусад оновчтой дамжуулалт болон бөмбөг таслалт зэргээр бол бусад тоглогчдоос бол хол тасархай амжилтыг үзүүлсэн гэдэг утгаараа Damian Lillard-ыг энэ улирлын тухайд 18-аас дээш оноо 6 оновчтой дамжуулалтаас дээш оновчтой дамжуулалт өгсөн гэсэн энэхүү дунджаа улирлын төгсгөл хүртэл хадгалж чадах юм бол рүүки жилдээ ийм амжилттайгаар ийм дундажтайгаар улирлыг өндөрлүүлсэн түүхэндх 6 дахь ийм тоглогч болж бичигдэх ёстой. Түүний өмнө бол домогт Оскар Робертсон болон Magic Johnson, бидний сайн танил Allen Iverson, Steve Francis, мөн Damon Stoudemire гэсэн 5 тоглогч рүүки жилдээ 18-аас дээш оноо 6-аас дээш оновчтой дамжуулалтыг дундчилж байжээ. Ирэх жил ч гэсэн түүний үед LaMarcus Aldridge-тэй хамт ч юм уу ур чадвар нүсэн нэмэгцээр байгаа Portland-ийн залуустай хамт Portland-ыг бол улам аюултай, улам эрчтэй баг болгоход бол хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгэхээр яхааргүй энэ улирлын тухайд шилдэг рүүки тоглогч Damian Lillard болж нэрлэгдэх нь бараг тодорхой юм аа. I'm coming home, tell the world I'm coming home, let the rain wash away all the pain of yesterday. I know my kingdom awaits and they've forgiven my mistakes. I'm coming home, tell the world I'm coming. Лиг дийлсэн анхны жилдээ шинэ багийнхаа гол тоглогч нь болж чадсан Damian Lillard эх жилүүдэд Portland Trail Blazers багийн ирээдүйн амжилтуудын гол түлхүүр байх итгэл найдварыг хөгжөөн дэмжигчдийнхээ зүгээс хүлээж байна. Хизээнээсээ драфтад азгүйгээ гэдэг Blazers хамгийн сүүлд 2007 оны драфтын тэргуун сонголтоор Greg Oden-ыг сонгосон нь ямар үр дүнд хүрснийг бүгд л мэдж байгаа. Тэгвэл өнгөрсөн драфтын 6 дахь сонголтыг хийхдээ тэд үнэхээр зөв шийдвэр гаргасныг Damian Lillard-ийн тоглолтууд бэлгнээ батлан харуулсаар байна. Damian Lillard энэ жил бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Tony Parker тэргүүтээ лигийн шилдэг холбоон тоглогчдыг ардаа орхин төрүүлсэн. Мөн Lillard лигд ихний 50 тоглолтод 900-аас дээш оноо, 100-аас олон холын зан шилжилт амжилттай гүйцэтгэсэн лигийн түүхэнд анхны тоглогч болсон. Зарим хүмүүс түүний энэхүү өндөр үзүүлэлтүүдийг нь талбайд өнгөрөөж байгаа минут нь их байгаатай холбон тайлбарлаж болгоч хүн бүр анхны улирлаа ийм үр дүнтэй тоглож багийнхаа хамгийн гол тоглогч болж чаддгүйг санах хэрэгтэй.
Портлендийн түүхэнд бүсийнхээ сарын шилдэг шин тоглогчийн шагналыг 4 удаа дараалж хүртсэн анхны тоглогч Damian Lillard цаашид олон дээд амжилтыг тогтоох үзье. Оны шилдэг дасгалжуулагч шагналд өнгөрсөн жилийн аварга энэ жил аварга цолоод давтан авахаар бол маш хүчтэй өрсөлдөөнийг өрнүүлж чадаж байгаа Донод бүсийн Miami Heat багийн дасгалжуулагч Erik Spoelstrаг сонгож байна. За яг тэгэхээр нөгөө л 27 хожлын цуврал за мөн удирдлагын турш үзүүлсэн гайхалтай тоглолтын түүнийг энэ шагналд бол хүчтэй өрсөлдүүлж чадж байгаа гэж бодож байна. 1997 оноос хойш за Miami Heat амьдралаа холбосон. За Erik Spoelstraгийн хувьд Miami Heat багт анхаа видеогны мэрэгжилтэн тоглогчдод бол видео үзүүлдэг, тэн дээрээс тайлбарладаг ийм мэрэгжилтэн байж байгаа бол маш богино хугацаанд бол багийн менежментэд танигдаад улмаар дасгалжуулагч болоод ингээд сүүлийн жилүүдэд үнэхээр амжилт нь бол эрс ахсан юм. And scrutiny of Spoelstra as the head coach of the Heat. That he can get right in the battle with them. Энэ дасгалжуулагчийн бол хамгийн гол онцлог нь болохоор үнэхээр сайн тактикч гэж бол хэлдэг байгаа. За тоглолтын үеэр бол тоглолт талбай дээр болж байгаа тэр нөхцөл байдлыг унших чадвараараа бол бусад дасгалжуулагчдаас бол илүү нэг шатаар бол ахиж чадсан үнэхээр маш тактиктэй бол үнэхээр сайн дасгалжуулагч гэдэг бол мэрэгжилтнүүд хэлдэг байгаа. Түүний шилдэг дасгалжуулалт, шилдэг тактикийн ачаар за Miami Heat энэ үеэрд хамгийн олон ялалтаа, за хамгийн цөөн ялагдaltaй багаар нэрлэгдэж байна. Ерөнхийдөө бол миний бодлоор энэ үйлрэлд бол Miami Heat багийн дасгалжуулагч Erik Spoelstra энэ хүү шагналыг хүртэх бол хамгийн өндөр магадaltaй гэж үзэж байгаа. NBA-гийн түүхэнд багийн дасгалжуулагчийн хувьар 9 удаа, за багийн менежерийн хувьар 7 удаа аврагын цол төрж нийт 16 бүгчтэй алдарт Red Hour байхын нэрэмжит дасгалжуулагчийн шилдэг дасгалжуулагчийн шагналын тухайд за энэ жил бас Indiana Pacers багийн дасгалжуулагч Frank Vogel бас гол өрсөлдөгчдийн нэг байж болох юм. Бид нар бас улирал эхлэхийн өмнө өөрсдийнхөө таамгийг өөрсдийнхөө пэйж дээр дэвшүүлж байсан л да. Тухайн үед бас би бас Indiana-г энэ улирал нэлээд өндөр амжилт үзүүлэх болов гэж бодож байсан. Тэгэхдээ үүнтэй холбоотойгоор бас Indiana-гийн дасгалжуулагч Vogel энэ шагналыг хүртэх баг. За хэдийгээр багийн лидер тоглогч Danny Granger нь энэ жил бэртэлтэй байсан ч за Paul George болон Roy Hibbert зэрэг олон залуусыг нэг баг болон зангидж чадсан Frank Vogel-ийн тухайд одоогийн байдлаар Indiana нь бүсдээ 2 дугаар байрт итгэж байгаа. Indiana Pacers багийг өндөр амжилт үзүүлэхэд мэдээж дасгалжуулагчийн хувь бол нэлээд их байсан дамжиггүй. Frank Vogel-ийн тухайд өмнө нь бол бас Los Angeles Lakers багийн скаутаар ажиллаж байсан. За хэд хэдэн багт багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад за Indiana Pacers багийн дасгалжуулагч Jimmy Bryant-ийн ажлыг бас үргэлжлүүлэн 2 жилийн өмнө бас чинхэж байсан. За Jimmy Bryant-ийн ажлыг авсан даруйда тэр Indiana Pacers-ийг плей-офф чалгаруулж өнгөрсөн жил мөн 2 жил дараалан плей-офф чалгаруулахдаа бүсийн хагас шигшээд Miami Heat-ийн эсрэг тун чамбаа тоглолтыг үзүүлж байсныг бас үзэгчид санаж байгаа. Black cars, black on black, black bras, whole lot of money in a black bag, black strap, you know what that's for. За энэхүү бас гайхалтай залуу багийг үнэхээр хамгаалалт товтлогоо бас хосолсон шилдэг багийг бүрдүүлж за муугүй амжилттайгаар удирдах байгаа Frank Vogel, за энэ үйлрлийн тухайд Erik Spoelstra, Greg Popovich нарын бас шилдэг дасгалжуулагчийн төлөв шагналд гол өрсөлдөгчдийн нэг байх болов. 17 жил лигт холбон тоглогчоор тоглож түүнийхээ 14-т нь бага плей-оффт оруулсан. За үүний дараагаар 7 жил ESPN сувгийн экспертээр ажиллаж за багуудын тактик болон тоглолтын онцлогуудыг үзэгчдэд хамгийн энгийнээр хэлбэрээр танилцуулж байсан эрхэм за өдгөө NBA-ийн багийг дасгалжуулж за миний хувьд шилдэг дасгалжуулагчийн номинацид хамгийн гол үүрэг гүйцэтгэх хамгийн гол байр суурийг илэх хүн гэж тодорхойлогдож байна. Энэ эрхмийн нэр бол Golden State Warriors багийн дасгалжуулагч Mark Jackson юм. Өнгөрсөн жил 23-43 гэсэн амжилтыг үзүүлж за баг нь плей-оффт шалгарч чадаагүй багийг за өдгөө
За өрөнд бүсийн 6 дугаар байрт дэвшүүлж, за лигийн хамгийн үзүүштэй, за хамгийн бас бөмбөг одоо тийм ээ бие биендээ дамжуулдаг, за мөн хамгийн аюултай шидэлттэй баг болгож чадсан гавьяа бол зөвхөн Марк Джекснийх байгаа. And holding each other accountable on the defensive end. When you defend, you give yourself an opportunity to be playing all the way through June. Хэрвээ одоо улирлын дунд бүх одын тоглолтын өмнө байсан бол ямар ч өрсөлдөгчгүйгээр Марк Джексон энэ шагналын эзэн болох учиртай байлаа. За холын зайнаас 40% та шидэж байгаа лигийн түүхэнд их 9 дахь баг болох тун ойрхон байна. Тэгэхээр энэ юу гэлтгэж байна вэ гэхээр одоо бөмбөг бол маш их бие биендээ дамжуул сул тоглож гаргадаг гэсэн үг. За тэрчлэн самбараас бөмбөг авалтаараа 28-д байсан багийг 4-лүү дэвшүүлж, за хамгаалтын самбараас бөмбөг авалтаар өнгөрсөн жил 24-д байсан багийг 1 рүү одоо энэ жил бол нэгт бичигдэж байгаа. Өрсөлдөгчийнхөө холын зайн шидэлтийг бол хамгийн бага буюу 28 одоо хамгийн бага одоо хувьтай байлгасан энэ статистик үзүүлэлтээр 28-д байсан багийг 6 руу ахиулж чадсан гэх түүний хувьд энэ 100 ажилласан амжилт одоо ажиллаараа за энэ улирлын шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртэх хамгийн боломжтой нэр дэвшигч гэж миний хувьд одоо нэр дэвшүүлж байна. 2013 оны улирлын хамгийн шилдэг нөөц тоглогчийг нэрлэхийн тулд юуны түрүүнд 3 тоглогчийг бол нэрлэх нь зүйтэй байх. За New York Knicks багийн хамгаалагч J.R. Smith, Golden State Warriors багийн хамгаалагч Jarrett Jack, за мөн түнчлэн Los Angeles Clippers багийн Jamal Crawford нар энэ улирал бусад шилдэг 6 дахь тоглогчдоос үнэхээр хол тасархай тоглолтыг үзүүлж байсан байгаа. За лигийн ахмад тоглогчдын тоонд хэдийнэ тооцогдох болсон Golden State Warriors багийн энэ улирлын үед бол бас шинээр тус багт илссэн Jarrett Jack энэ улиралд бол бас шилдэг нөөц тоглогчдын тоонд зүйсээр тооцогдож болох юм. Last guarding Jack, who could not slip by. Oh my, what a job by Jack. Defended well and still winds up with a score. He has a seat. This is Jarrett Jack. Game on the line. Jack guarded by LeBron. 2 seconds left. Green with a layup. 9-10. Jarrett Jack одоогийн байдлаар бол нэг тоглолтод дунджаар 13 он авч дунджаар 6 оновчтой дамжуулт хийж байгаа. За Klay Thompson болон Stephen Curry нарын гарааны тоглогчдыг амраах энэ үед бол тэднийг муугаа орлож чадж байгаагаараа тэрээр Golden State Warriors-ийн энэ улирлын амжилтын бас гол түшиц гол түлхүүрүүдийн нэг гэж хэлж болно. Лигийн 30 багаас сэлгээний тоглогчдын авдаг оноогоор хамгийн тэргүүнд бичигддэг баг бол Los Angeles Clippers баг байгаа. За гэхдээ Los Angeles Clippers багийн одоо гайхалтай сэлгээний тоглогчдын лидер нь бол яах аргагүй Jamal Crawford юм. Crawford at distance. Oh, baby. Beautiful move to free himself against Wes Matthews. See you later. Oh, he's breaking ankles out there. And he's free stroking. That's his game. Yeah. The defender goes down, basket goes up and in. Oh, the crowd went crazy. 24 for Crawford. And Crawford will have it. One of the best crossovers in the NBA. Crawford off the dribble. Knocks it down. He does have a sweet stroke, doesn't he? But he has a great handle too. Үр ашигтай тоглогчийн статистик үзүүлэлтээр 13 дугаар байр. За мөн 4 дугаар үед авч байгаа оноогоор зөвхөн одоо Kobe Bryant болон Kevin Durant нарын ард 3 дугаар байрт бичигдэж байгаа. За тэрчлэн 4 дугаар үед одоо багтаа үзүүлж байгаа нэмэх хасах статистикийн үзүүлэлтээр лигт зөвхөн LeBron James-ийн ард бичигдэж байгаа гэхээр түүний хувьд за бусад 6 дахь тоглогчтой адил одоо 2 3 дугаар үед оргил тоглолтоо үзүүлж за бусад гарааны 5 тоглогчтой зайгаа тавьж өгдөг биш. 4 дугаар үед багийн одоо хожигдлын одоо дэнсэн дээр байгаа одоо хэцүү цаг мөчид гол хариуцлагыг үүрч шийдэлт гүйцэтгэдэг. За багийн гол одоо хүнд ачааг бол нуруунд өөрлөг тоглогчдын нэг болж чадсанаа Jamal Crawford бол за энэ улирлын шилдэг 6 дахь тоглогчийн шагналыг бол хүртэх эрхтэй хүн юм. Born in the ghetto, it's hard to survive. Some have achieved and many brothers try, but I realize which life to choose. I want to make money, so I gotta pay dues. But there's no rules, ain't only one chance. If you fuck up, kid, you face the circumstance.
мөн манай хууцаараа дамжуулаад удирдлагын шилдэг нөөц тоглогчийн шагналд тоглогчдын нэрсийг дэвшүүлсэн байгаа. За тэрхүү нөөц тоглогчийн санд асуулгаар бол энэ удирдлагын шилдэг 6 дахь тоглогчийн шагналыг Нью-Йорк Никс багийн J.R. Smith мөн тасархаад тэргүүлж маш олон хүний саналыг авсан байгаа. За багийн лидер тоглогч Carmelo Anthony-г эзгүй тоглолтуудад дандаа багаа бол ялалтанд хүрэхэд гол үүргийг гүйцэтгэсэн маш олон тоглолтуудад бол 25-аас дээш за мөн 30 оноо авсан тоглолтууд хэд хэд гаргасан байгаа. За түүний хувьд энэ удирдал за 17.4 оног дунджилж байна. За тэрээр энэ сарын 2 тоглолтод за 30-аас дээш оног авсан. J.R. Smith өнгөрсөн үйлрэлийг Хятадын лигт өнгөрүүлээд 66 тоглолттой үйлрэлийн сүүлийн баг 10 гаруй тоглолтыг Knicks багийн бүрэлдэхүүн өнгөрүүлсэн байгаа. За мөн түүнчлэн энэ үйлрэлд Нью-Йорк Knicks багийг хожлын төлөө бол хожил авахт нь нөлөөсөн эзэгтэй шийдтүүдийг хожлын бөмбөгүүдийг оруулсан гэдэг утгаараа за J.R. Smith-ийг энэ үйлрэлийн хамгийн шилдэг 6 дахь тоглогчоор сонгосон юм аа. Зэн удирдлагын амжилтанд агсан тоглогчийн шагналын төлөөх гол өрсөлдөгчдийн тоонд миний хувьд Houston Rockets багийн тоглогч James Harden-ыг бас нэрлэхийг хүсэж байна. За түүний хувьд өнгөрсөн удирдалд үндэсний сагсан бөмбөгийн холбооны гол тесрэлтүүдийн нэг Oklahoma City Thunder-ын амжилтын түлхүүр тоглогчдын нэгт 100-аар багтаж байсан. За тэгвэл энэ жилийн тухайд тэр солилцоогоор Houston Rockets багт ирснээр шилдэг 6 дахь тоглогч буюу за Oklahoma City Thunder-ын сэлгээний тоглогчоос за Houston Rockets багийн гол лидер тоглогчийн байранд ирж энэхүү үүргээ ч гэсэн гайхалтай биелүүлж байгаа. What a debut for the bearded James Harden. But as it was, cops was more concerned with cars moving at a high speed. Or house parties hosting underage drinkers. Traditions say the area ain't one to guy is so clutch, he's such a good player. The team to come to Houston, and now he's the man. He's an all-star for the first time. За Джеймс Хардны хувьд бол хэдий Houston Rockets багт ирээд эхний 2 тоглолтод 82 оног авч одоо NBA-ийн түүхэнд бас нэгэн амжилтыг тогтоож байсан юм. Өнгөрсөн үлрэлд 16.8 оног дундчилж байсан James Harden энэ үлрэлд дунджаар 26 оног авч лигийн шилдэг онооны лидерүүдийн топ 5-д багтаж эхэлсэн нь бол яалтч бас түүний амжилтыг бас агсан ийм үзүүлэлтүүдийн нэг гэж хэлж болно. Манай санд асуулгаар бол Джеймс Хардныг хүмүүс санд асуулгаа маш их өгсөн байсан. За мөн түүний араас Пол Жоржийн нэр бас явж байсан. Гэмтэлтэй байсан Danny Granger-ийн оронд гараанд гарч тоглоод энэ үйлрэл бас итгэмээргүй сайн амжилтыг үзүүлж бүр бүх одоо тоглогч болсон байгаа. Өнгөрсөн жил бол энэ тоглогч бол од тоглогч байсан. За энэ жил бол үнэхээр супер од болж чадсан энэ тоглогч бол ягараггүй Indiana Pacers багийн довтлогч Paul George юм аа. This is something like the Holocaust. Millions of our people lost. Bow our heads and pray to the Lord. Till I die, I'm a fucking boss. Now who gon' stop me? Who gon' stop me, huh? Who gon' stop me? Who gon' stop me, huh? Black cars, black on black, black bras. Whole lot of money in a black bag. Black strap, you know what that's for. Пол Жоржийн бол нэг тоглолтод дунджаар авах оноо. За ер нь хамгаалтын үндсэн одоо бөмбөг тасалт болон блок шот за мөн босод үзүүлэлтүүд ч гэсэн маш сайн болж чадсан. Үнэхээр супер одын төвшөнд бол тоглож чадж байгаа. За тэр ч үүднээс за Danny Granger-ийн эзгүүд багаа бол удирдан авч явж байгаа лидер тоглогч Пол Жоржийг энэ үйлрэлд амжилтанд агсан тоглогчоор сонгосон юм аа. Энэ улирлын амжилтанд агсан тоглогчийн шагналыг Dallas Mavericks багийн хамгаалагч OG Mayo-г одоо хүртэх одоо эрэхтэй болов хэмээн за миний хувьд
одоо таамаглаа дэвшүүлж байна. Хэрвээ улирлын төгсгөлд Dallas Mavericks багийг плей-офф шалгаруулж чадах юм бол Dallas Mavericks-ийн хамгаалагч OG Mayo энэ шагналд нэлээд хүчтэй өрсөлдөгч болж ирэх байх. За өнгөрсөн удирал тэрээр нэг тоглолтод гараанд гараагүй. За одоо карьерийнхээ хамгийн муу амжилтыг үзүүлснээрээ одоо баг мартагдах төгөж байсан тоглогч. За тэгвэл тэрээр энэ удирлын эхэнд Dallas Mavericks багтай гэрээ байгуулснараа өөрийгөө шинээр нээлээ гэж хэлж болно. За түүний авч байгаа дунджилж байгаа 16.9 оноо Dallas Mavericks-ийг бол тэргүүлж байгаа. Dallas Mavericks багийг сүүлийн 13 жил Dirk Nowitzki-гоос өөр хин ч оноогоор тэргүүлж байгаагүй. За тэрчлэн оновчтой дамжуулалт болон бөмбөг таслалт, самбраас бөмбөг авалт нь бол карьерийнх нь хамгийн өндөр амжилт байгаа. За үүнээс гадна түүний өмнө одоо хамгийн гол шүүмжлүүлдэг байсан бөмбөг авалт буюу turnover-ын одоо үзүүлэлт нь бол хамгийн бага болсон. За тэгээд дээрэс нь одоо бөмбөгтэй тоглолтыг илүү их хийж, багтайгаа бол илүү уусан нэгдэж, за плеймейкерийн үргийг бол гүйцэтгэж, за багийнхандаа бол тоглолт хийх боломжийг олгож байгаагаараа Dallas Mavericks-ийн за одоо хүртэл плей-оффын төлөө хөрсөлдөөнд байгаагийн хамгийн гол одоо шалтгаануудын нэг гэж миний бодлоор бодож байна. Тэгэхээр OG Mayo бол за өнгөрсөн удирлаас бол хамгийн амжилтаа ахиулж чадсан, өөрийгөө шинээр нээж, за одын хэмжээнд бол хүргэж чадсан ийм тоглогч гэж биний хувьд бол энэ хүү таамаглалыг дэвшүүлж байна. За тэрчлэн түүний хувьд за эх жилийн за улирлын өмнөх солилцоо 8 минут цонхын хамгийн гол free agent буюу чөлөөт агентуудын нэг байж олон багийн анхаарлыг татах тоглогч гэж одоо үзэж болно. NBA Lounge Mongolia захин хуудас маань одоогийн байдлаар 22,000 лайктай. Ингээд өдөр бүрийн хандлт маань маш өндөр байдаг. Үүнтэй холбоотойгоор бид цагсан бөмбөг сонирхож хүүхд залуусаасаа залуучуудаасаа гээд энэ улирлыг ямар баг тэргүүлэх вэ? Энэ улирлын аваргаар ямар баг тодорхой вэ? Үүнээс гадна одоо улирал бүр олгогддог 6 гол шагналыг ямар тоглогчд болоод дасгалжуулагч нар хүртэх вэ гэсэн санал асуулгуудыг бас явуулсан байгаа. За энэ улирлын шилдэг хамгаалалтын тоглогчийн санал асуулгад манай Facebook хуудасаар маш олон хүн саналаа өгсөн байсан. За тэгээд хамгаалалтын тоглогчийн шагналыг New York Knicks багийн төвийн тоглогч Tyson Chandler хүртнэ гэсэн санал асуулга маш их байсан. Tyson Chandler-ийн санал асуулгыг тэргүүлсэн. За мөн түүний араас Chicago Bulls багийн төвийн тоглогч Joakim Noah, за мөн Milwaukee Bucks багийн төвийн тоглогч Larry Sanders нар хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байсан. Мөн энэ улирал бас нэг тоглогч хамгаалтан дээрээ тесэрсэн байгаа. Энэ бол Milwaukee Bucks-ийн тоглогч Larry Sanders байгаа. За энэ залуугийн хувьд бол лигт элснээсээ хойш хамгаалтанд бас муугүй тоглож чаддаг гэдгээ сүүлийн 2 улиралд харуулсан. За тэгвэл энэ улирлын тухайд бол бас түүний амжилт нь олон тал дээр агсан. Ялангуяа багийнхаа хамгаалтанд маш их тус нэмрийг оруулж байгаа гэдэг үүднээсээ түүнийг бас энэхүү шилдэг хамгаалалтын тоглогчийн шагналын гол өрсөлдөгчдийн нэгт бас оруулахыг хүслээ. За Larry Sanders-ийн тухайд одоогийн байдлаар NBA-г дунджаар нэг тоглолтод 3 блок шот хийж байгаа гэсэн үзүүлэлтээр тэргүүлж байгаа. За тэгвэл тэрээр бас хамгаалтын гол үзүүлэлтүүдийн нэг тооцогддог. Самраас бөмбөг авалтаар нэг тоглолтод дунджаар 9.4 самраас бөмбөг авалтыг гүйцэтгэж байгаанаас муугүй үзүүлэлт юм аа. Milwaukee Bucks плей-оффын байранд бичигдсээр байгаа зэргээс ажиул. За Larry Sanders энэхүү бас хамгаалалтын тоглогчийн өрсөлдөөнд за хүч нэмэх ёстой. Энэхүү бас хамгаалалтын тоглогчийн төлөө шагналын төлөө бас гол өрсөлдөгчдийн нэгд зүй ёсоор тооцогдох ёстой болов. Миний бодлоор өөрийн манд үгэн заагаар бол Chicago Bulls-ийн Joakim Noah энэ шагналыг хүртэх хамгийн өндөр магадaltaй тоглогч гэж бодож байна. За энэ улиралд маш өндөр хамгаалалттай багуудын тоонд нэгээр нэрлэгдээд байгаа Chicago Bulls-ийн за гол амжилтын түлхүүр тоглогч бол Joakim Noah гэж хэлж болно. За тэрээр энэ улирал за 12.1 оноог дунджилж за 11.4 самбраас бөмбөг авалтыг дундчсан үзүүлэлтийг үзүүлж байна. Ер нь хүмүүсийн хандлагыг бол анзаараад мэрэгжилтнүүд бол сагсан бөмбөгийн судлаач ихэвчлэн за мөн сагсан бөмбөгийн хорхойтнууд бол аль болох илүү хүмүүст одоо таалагддаг ч юм эсвэл хувийн статистик үзүүлэлтээр их сайн тоглогчдыг бол сонгох нь илбэг байдаг. За миний бодлоор бол Tyson Chandler-ийн үлрэлт үнэхээр
Будагтай талбайд Нью-Йорк Никс багийг авч явж байсан гол түр нь байсан учраас түүнийг энэ шагналд хангалттай одоо энэ шагналыг хүртэж чадна гэж үзэж байгаа. Гэхдээ энэ дээр бас нэгэн өөр өнцгөөс харж үзэн гэх юм бол тухайн одоо тоглогчийн хувийн статистик үзүүлэлт биш. За багийн амжилт, багийн хамгаалалт энэ тоглогч талбай дээр өнгөрүүлэх минуттай зэрэгцээд багийн хамгаалалт хэрхэн сайжирдаг вэ гэдэг үзүүлэлтийг нь харгалзан авч үзэх юм бол Indiana Pacers багийн жижиг довтлогч Paul George, за Miami Heat багийн LeBron James хоёрыг бол үнэхээр онцлохгүй байхын аргагүй. Лигийн хамгийн шилдэг хамгаалттай баг бол яах аргагүй Indiana Pacers баг болсч хувирсан. Тасгалжуулагч Foglie удирдлагын доор тэдний хувьд сүүлийн 22 тоглолтынхаа 21-д нь өрсөлдөгчөө 100-аас бага оноо авахулж, за дунджаар 89 оног өрсөлдөгчдөө алдаж байна гэдэг бол лигийн дээд үзүүлэлт байгаа. Миний хувьд энэ жил бол үнэхээр ур чадвар нь сайжирсан, хамгаалалтаа бол эрс сайжруулж чад. Дорнод бүсийн хамгийн шилдүүдийн нэг болгож чадсан гэдэг утгаараа Indiana Pacers багийн довтлогч Paul George-ийг удирдлагын хамгийн шилдэг хамгаалагчаар бол нэрлэж байна. Paul George-ийг энэ удирдлагын хамгаалтын бүх NBA-ийн хамгаалтын багт бол зүүн ёсоор багтах тоглогч. Түүнээс гадна лигийн шилдэг хамгаалалтын тоглогчийн номинацид бол нэр дэвшиж ялгалт байгуулах хамгийн боломжтой тамирчдын нэг юм аа. За тэгэхээр олон мэргэжилтийн олон үзэгчдийн таамаглаж байгаачлан энэ удирдлагын MVP буюу хамгийн үнцэнтэй тоглогчийн шагналыг яах аргагүй удирдлагын туршид төгс одоо тоглолтыг гаргаж чадсан гэдэг утгаараа Miami Heat багийн довтлогч LeBron James зүй ёсоор хүртэх эрхтэй зам ёстой тоглогч юм аа. MVP-ийн өрсөлдөөн бас улирлын дундуур нэлээд ширүүн болж ирсэн байгаа. За эдгээр тоглогчдын бол New York Knicks багийн Carmelo Anthony, за Los Angeles Lakers багийн Kobe Bryant, за мөн Los Angeles Clippers багийн Chris Paul гэх тоглогчид бол маш сайн тоглосон. Гэхдээ бүхэл бүтэн улирлын туршид сайн байсан тоглогчид энэ шагналыг бол олгодог. За энэ улирлын дундуур за 20,000 оноо авсан хамгийн залуу NBA-ийн сагсан бөмбөгч болсон LeBron James-ийн хувьд за өнгөрсөн жилүүдээс харьцуулахад бол улам бүр одоо ур чадвар за багт ашигтай тоглолт нь бол сайжирсаар байгааг онцлох хэрэгтэй. За түүний хувьд Дорндын 4 сарын турш шилдэг тамирчдаар нэрлэгдээд байгаа. За багийнхаа хувьд 27 дараасан яалтын цувралыг бий болгосон. Ялангуяа тус багийг өдөрдөн талбайд оройлон тоглож байгаа LeBron James-ийн үүрэг үнэхээр бас их байсан гэдгийг бүгд мэдэж байгаа. За Chris Bosh-ийн зүгт самбар тоглож, Dwayne Wade-ийн зүгт холдон тоглогчийн байрлалд тоглож байгаа. За дээрэс нь тун ашигтай одоо шидэлтийн хувь нь бол маш сайн байгаа. Үүн дээр бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд LeBron James 6 тоглолт дараалан за 30-аас дээш оноо авахдаа бүх тоглолтонд 60%-аас дээш одоо оновчтой шидэлтийг бол гүйцэтгэсэн байгаа. Энэ амжилтыг өмнө нь домогт Michael Jordan хийж байгаагүй, Kobe Bryant хийж байгаагүй, Wilt Chamberlain хийж байгаагүй. Алдарт Michael Jordan-аас хойш NBA-гийн хамгийн үнцэнтэй тоглогчийн шагналыг 3 удаа хүртсэн анхны тоглогч болж байсан. За тэгвэл тэрээр энэ жил бас энэхүү шагналыг үндсэндээ бас хүртэх магадлал тун өндөр байгааг тооцох юм бол сүүлийн 5 жилд 4 удаа MVP шагналыг эзэн болох нэ. Well, it's time to start the show. Lost my heart and lost my soul. Now it's time that you won't know. Lost my mind and lost my goal. Not giving in. Хан Джеймс энэ өдрөл үзүүлж буй давмгай тоглолтоор лигийн хамгийн үнцэнтэй тоглогчийн шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай тамирчин тооцогдож байна. Энэ жил 28 настай тэрээр Miami Heat багийн амжилтын гол түлхүүр нь байж түүхэнд 2 дугаар байрт бичигдэх 27 дараасан ялалтын цувралд гол үүрэг гүйцэтгэсэн гэлээ. Дунджаар нэг тоглолтод 26.9 оног багтаа авчирч 8.1 удаа самраас бөмбөг авалтыг хийн. 7.3 оновчтой дамжуулалт, 1.7 бөмбөг таслалт, 1.9 блок шот гүйцэтгэж буйн түүний өв тэгш төгс мэт тоглолтыг батлан харуулах мэт. Тэрчлэн 2 дугаар сарын турш 60%-аас дээш амжилттай довтлон ийм амжилтыг үзүүлсэн Kareem Abdul-Jabbar-аас хойш анхны сагсан бөмбөгч болсон юм а. Тактикийн үр бүтээлтэй тоглолт, ухаалаг багаа удирдсан шин чанар нь түүнийг энэ өдрөлд улам дийлдэшгүй болгож байна. Хан Джеймсийн 90 үе үргэлжилсээр тэр энэ өдрөлд авраг цолоо хамгаалж чадах болов уу?
Inside Sport нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгчид та бүхэнд хүргэлээ. За энэ удаагийн дугаараараа бид та бүхэндээ NBA-гийн улирлын гол 6 шагналын төлөө хин өрсөлдөх боломжтой. За хэний магадлал илүү өндөр вэ гэдэг дээр өөрсдийн зүгээс болоод за NBA Lounge Mongolia-гийн залуусын санал асуулгын дүн үзэл бодлыг нас хамттан хүргэлээ. За улирлын тоглолт дууссаны дараагаар бас шагналын эзэд тодорч эхлэх ёстой. Тэр үед бол бас бидний таамаглал хэр үнэнд бас ойртож вэ гэдгийг бас бид мэдэх боломжтой. За ингээд Sport Inside нэвтрүүлгийн дараагийн дугаараараас эргөө уулзлаа. Баяртай. Өнөөдрийн нэвтрүүлэгт хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Анхаарлаа хандсан баярлалаа.